сайн бацгаана. Хоёр дахь дугаараараа иргэн уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн дугаараар бионүрс гэж яг юу юм бэ гэдэг талаар ярилцаж бодлоо. Шинжлэх ухааныхаа тодорхойлолтоор бол бионүрс гэдэг нь бол ургамал амьтны органик түүхийдийг ургамал амьтны гаралтай органик түүхийдийг агааргүй орчинд халаа харгаар үйлдвэрлэсэн усан агаар шингээх чадвар өгсөн үүдтэй сэвсгэр нутаг нүрсийг хэлдэг байна. Ургамал амьтны гаралтай органик материал гэдэгт бол бүх төрлийн модон материалууд мөн дотор навч, мөчир, иш, сүрэл гэх мэтлэн материалууд ордог. Амьтны гаралтай материал гэдэгт бол бүх төрлийн малын ялгцсан аргал, хомоол, хөрзөн гэх мэтлэн зүйлүүд багтдаг байна. Бионүрс нь бол дотроо маш олон төрөлтэй. Ямар түүхийдийг ашиглаж, ямар аргаар технологиор үйлдвэрлэсэн хамаарат янз бүрийн шин чанартай гарч ирдэг бол ашиглах, хэрэглэх зөвлөлт нь гэсэн өөр байдаг. Амьдрал дээр байгаа бидний байнга хэрэглэдэг бионүрсийн жишээнүүд бол одоо нүүрсэн хар юм байна. Энэ бол биеийн хорыг цэвэрлэх зорилгоор бүтээгдсэн байх чинь. Тэгээд хувцас янз бүрийн бүтээгдэхүүн дотор чийг шингээх зорилготой жижиг хуудастай зүйлүүд гэдэг. Энд бол зарим нь бол бионүрсийг хийсэн байдаг. Цонх сандалтаас хамгаалаад зарим цонхлуудын дунд бол үрдэн хэлбэртэй бионүрсийг хийсэн ховор тохиолдолд ажиглагддаг. Гэх мэтлэн хэрэглээх олон салбарууд байгаа. Бионүрс үйлдвэрлэх процесс нь бол хөрсний органик карбон болон үжин шимийг хадгаладаг, хөдөө аж ахуйн хог аядлыг багасгадаг, мөн сэргээгдэх цэвэр өмгөж нийлүүлдэг ашигтай. За энэний жишээ аваад эцэд бол одоо бид нар одоо малын гаралтай, амьтан ургамлын гаралтай хаягдал одоо мод аргалыг ашиглаад хоол цагаа хийдэг. Гэхдээ бид нар бол гарч ялгарч чад улааныг нь ашиглаад хоол цагаа хийх, орон гэрээ дулаацуулаад тэгэл өмсөл хийж байгаа. Тэгвэл бионүрс үйлдвэрлэх технологийн хувьд бол ялгаагүй адилхан шатах, дулааны арга задлах процесс явагдаж байгаа. Эндээс ялгаагүй дулаан ялгарч байгаа. Хамгийн гол эцсийн бүтээгдэхүүн болох үндэс маань бол бионүрс болж хөөрдгөр ялгаатай байна. Жишээ нь одоо аргалыг дулааны задралд оруулаад бионүрс үйлдвэрлэдэг гэхэд аргалд хийсэн чигээр байж их шинэ гэсэн мөртлөө харан хөтөө байраад үзэхэд биегүй бутарсан мод хэд бол ашигтайгаад дулааны задралд ороод бионүрс үйлдвэрлэхэд харан хөтөө яг мод шиг хэлбэртэйгээ байраад үзэхэд биегүй бутарсан ийм байдалд болж байна. За ингээд бионүрс үйлдвэрлэх одоо ингээд турш судалгааныг хийж явах хэвцээс давхар малын ясаар хийж үзсэн байгаа. Малын ясаар хийгээд үзэхэд мод аргалаар хийснийг бол шингээх чадвар арай сул тийм байдалтай гарчиж байгаа. Дараа нь бас сонирхол хөдлөгдөөд машины хаягдал кришгээр бас дулааны задралд ороод бионүрс үйлдвэрлэх гэж оролцсон. Тэгээд энд бол нэгэн нарийн технологийн хөгжүүлэлт хийж сайн судалж хийх шаардлагатай байна гэж утсан байгаа. Бионүрс үйлдвэрлэх дулааны задралын процессыг шинжлэх ухааны хэллэгээр бол пиролиз задрал буюу дулааны задрал гэж хэлээд байна. Пиролиз технологи, пиролиз задрал гэж хэлэгээр яг
манай дээр үйлдвэрлэлд ашиглаж байгаа төхөөрөмж бол энгийн гар хийцийн авсаархан төхөөрөмж байдаг. Яг өндөр технологийн төхөөрөмж бол утаа үүсгэж байгаа хийг тусны ялгаж авдаг. Тэндээс ялгарч байгаа тусны алдагдлыг нь багасгах тусыг нь тусны ялгаж авдаг. Нэлээ ярвхтай өндөр технологийн төхөөрөмж ашигладаг байгаа. Манай үйлдвэрийн технологи том төхөөрөмж бол утааг дахин шатаах технологи үхий энгийн явсаархан төхөөрөмж ашигладаг байгаа. За тэгээд би өнөөстэй холбоотой асуулт тодруулах зүйл байвал коммент хэсэгт бичигдэгээрэй. Боломжоор судалж хариултыг өгөх болно. За тэгээд анхаарал тавьсан